Сайн байцгаана уу, намайг Мөнгөн Зүйл гэдэг. Би Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн гооцлын 1-р ангид суралцдаг. Манай сургууль нь 1944 онд байгуулагдсан. 81 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо бүгдээрээ төтгөш орцгоё. Энэ бол манай нийгмийн ажилтнуудын өрөө байгаа. Одоо бүгдээрээ орж харцгаая. Энэ бол манай амьдрах ухааны клуб байгаа. Энд бидэд хичээлээс гадуурх үйл ажиллагаа клуб дугуйланд хамрагддаг. Миний хувьд бол англи хэлний дугуйлан арьс нуур арчилгааны клубт хамрагдсан. Нийгмийн ажилтны өрөөнд ямар нэгэн асуудал тулгарч санал бодлоо илэрхийлэхээр би тэд орж ирж ярилцаж зөвлөгөө авдаг байгаа. Манай нийгмийн ажилтны өрөөнд нандин харьцаг байдаг байгаа. Энэ нь болохоор би тэд сургууль дээр гинтийн явдал тохиолдсон үед эндээсээ авч хэрэглээд дараа нь буцаагаад хийдэг байгаа. Сая бүгдээрээ нийгмийн ажилтны өрөөнд байгаа нандин харьцагтай танилцсан бол одоо бүгдээрээ 3 давхрын нандин харьцагтай танилццгаая. Одоо бүгдээрээ дээшээ гарцгаая. Энэ бол 3 давхарт байдаг нандин харьцаг байна. Манай сургуулийн давхар бүрийн эмэгтэйчүүдийн өрөөнд нандин харьцаг байдаг. Эндээс ямар нэгэн хэрэг гарвал аваад буцаагаа хийж болдгоо. Миний зүгээс хөтлөлтөө Сөөзийн гишүүн Ингчэнд шилжүүлж байна. Сайн байцгаана уу? Манай сургууль нь сурагчдын өр өдөр дэх зөвлөл болон өсвөрийн сэргийлэгч бүлгэмтэй хамтран ажилладаг. Сурагчдын өр өдөр дэх зөвлөл нь өөрсдийн гэсэн өрөөтөө хичээлийн бус цагаараа өрөөндөө цугларч хурал болон зохион байгуулах үйл ажиллагаагаа ярилцдаг. Одоогийн байдлаар суралцагчдынхаа дунд урлагийн баг наадам болон сургуулийн аврах, шалгаруулах, спортын тэмцээнүүд, охид болон хүүгүүдийн өдрлөг, үүргэвчтэй явган аяллыг нийгмийн ажилтан болон багш нартайгаа хамтран зохион байгуулсан. Мөн суралцагчдынхаа санал бодлыг солилцох уулзалтыг зохион байгуулдаг. Сайн байцгаана уу, намайг Инхтүр гэдэг. Би Ховд аймаг Хөгжил Политехник коллежийн барилгын цан техникчийн 1-р ангид сурдаг. Энэ манай сургуулийн дотор байр 350 хүүхдийн багтаамжтай, жилийн 4 өдрөл халуун устай байдаг. Соёл хүмүүжлийн ажлыг тогтмол зохион байгуулдаг. Амьдрах 5 тухтай орчин бүрдсэн дотроо номын сантай хүүхд хөгжлийн өрөөтэй тэндээ чөлөө цагаараа хичээл номоо хийж шатар даам тоглож цагийг зөв боловсон өнгөрүүлдэг.